хууль тогтоомжийг сурчин таниулах, сануулга өгөх, хариуцлах хүлээлгэх, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх, цагдаагийн байгууллагад дэмжих үзүүлэх зорилгоор нийслэлийн хэсэг алч нараас олон нийтийн цагдаагаар ажиллах ийм шийдвэр гарсан байгаа. За ингээд олон нийтийн цагдаар авсан 978 хэсгийн хатгчаас өнгөрсөн 4-р сарын 15-наас 7-р сарын 1 буюу 2-р улиралд 978 хэсгийн ахлагч олон нийтийн цагдаагаар ажилласан байгаа. За нийтдээ 153,949 зөрчил илрүүлээд за сануулгах, цагдаагийн байгууллагад шилжүүлэх зэрэг арга хэмжээндийг авсан байгаа. Ингээд нийтдээ үүнээс 4797-г цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа. 4797 зөрчил нь бол цагдаагийн албан агч шийтгүүл ногдуулах ийм их үүсгээр ийм зөрчлүүд байгаа. Бусад зөрчлүүдийн хувьд бол олон нийтийн цагдаа байна. Өөрийнхөө хүлээсэн их үүргийн дагуу сануулах арга хэмжээндийг авч ажилласан. За олон нийтийн цагдааг урамшуулах, шарах болон хариуцлах хүлээлгэх талаар нутгийн удирдах өөрөө удирдах байгууллагын удирдлага холбоотой байгууллага санал гаргаж шийдвэрлүүлэхээр журам дээр заасан байгаа. За ингээд өнгөрсөн хугацаанд хэсгийн алхагч нар бол үндсэндээ олон нийтийн цагдаагаар ажилласан хэсгийн алхагч нар хэсгийн алхагч нарынхаа урамшууллыг аваад ажиллаж байгаа. Товчхон дүгнэхэд 3 дүгнэлт санал байна. За олон нийтийн цагдаагийн эрх аваагүй хэсгийн алхагч нарыг нэмж ажилуулах, нэг хэсгийн алхагч ногд зөрчил илрүүлэлтийн тоо, ажлын ачааллыг бууруулах зайлшгүй шаардлага байна. За зөрчлийн тоог бууруулах тал дээр анхаарч ажиллах, хэсгийн алхагч нарын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, тэдэнд урамшуул ногдуулах замаар ажлын эрч бүтээмжийг ажлын сан санаасыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. За одоо бол бид нар нэг хэсгийн алхагчийг урамшуулахаар санал оруулж байгаа. Хэрэг төсөв маань боломж олцоод байвал олон нийтийн цагдаагаар ажиллаж байгаа хэсгийн алхагч нарыг урамшуулах, хэсгийн алхагч нарын тоог нэмэгдүүлэх саналтай байна. Бид нар хорон дээр анхны нэгж дээр ажиллаж байгаа хэсгийн ахлагч нарыг бид нар албан ёсоор энэ одоо сургалтанд суулгаж албан ёсны эрхийг одоо авах ийм одоо чиглэлийг нийслэлийн засаг даргын зүгээс иргэдийн хурлаар дэмжүүлээд тодорхой одоо хөрөнгө санхүүгийн шийдвэрлээд ингээд сургалтанд суусан. За үүнээс бол 980 орчим одоо иргэн хэсгийн ахлагч албан ёсоор энэ одоо шалгуурыг тэнцэж энэ одоо эрхийг авсан. Би одоо энэ дүнг хараад нэг талдаа үнэхээр одоо баярлж байна. 153,949 зөрчил энэ одоо иргэд албан ёсоор гаргасан байна шүү дээ. Тэгээ энийг албан ёсоор олон нийтийн цагдаа таслан зогсоож анхааруулж дахиж одоо ийм одоо үйлдэл битгий гаргаач гэдэг энэ одоо шаардлагыг тавьсан байна. Тэгээ би энэ тоог хараад нэг талдаа харамсаж байгаа. Энэ хэмжээний бид нар хууль зөрчсөн үйлдэл гаргасан байна шүү дээ. Одоо түрүүн хэлсэн. Ихэнх нь нөгөө хог хайдаг, нөгөө нус цэрээ хайдаг, ил задгаа бийцдэг, за бусад одоо хууль тогтоомж зөрчдөг ийм одоо үйлдэлүүд гарсан байна. Тийм учраас одоо ард иргэдтэй байнга уриалж байгаа. Шийдвэрч гарсан байгаа, хоригдж байгаа. Зөндөө хуулиуд байгаа. Гэхдээ бид нар өөрсдөө бүгдээрээ хичээж иж энэ өөрийнхөө гэр болсон хотоо сайн сайхан байлгахын төлөө явах ёстой. Улаанбаатар хотод бүртгэлтэй амьдарж байгаа сая 500 орчим мянган иргэн бүр энэ хотоо гэрээ хайрлах ёстой маа. Тийм учраас энэ хоттой, соёлтой
дэг журамтай, аюулгүй орчинд амьдрахын төлөө олон үйлдэлүүдийн нэг нь бол энэ олон нийтийн цагдаа. Энэ нэг талдаа ард иргэдээ аюулгүй орчинд амьдруулахын төлөө, нөгөө талдаа хамтдаа соёлтой амьдрахын төлөө хийж байгаа ийм ажиллага. Батлагдсан төлөвлөгөөний дагуу нийслэлийн бүх шатны байгууллагууд өнгөрсөн 2 дугаар улиралд зорилт жилийн хүрээнд дэвшүүлсэн төлөвлөгөө ажлыг хэрэгжүүлэх зорилгоор ажиллаа зохион байгуулж ирлээ. Нийтдээ 80 байгууллага дотоодоо хэрэгжүүлэх төлөв гарган батлан ажиллаж байгаа. За 6 сарын 22-нд бид нар бүх байгууллагуудад албан бичиг уулсан байгаа. Ингээд 86 байгууллагад албан бичиг хүргүүлээд 7 сарын 1-ний байдлаар нийслэлийн нутгийн захиргааны 75 байгууллагаас 2 дугаар улирлын төлөвлөгөөний биелэлтийг ирүүлсэн байгаа. Ингээд нэгдсэн дүнгээрээ 2 дугаар улиралд төлөвлөсөн ажлууд 71% биелэлтэй байна. 1 дугаар улирал бол 49% биелэлтэй байсан өссөн дүнгээр явж байгаа. Ер нь бол бас оны төвшөнд бид нар ажлаа биелүүлэх бүрэн боломжтойг үзэж байгаа. Гэхдээ 2020 оны хувьд бол онцлог байгаа. Бид нар бүгд мэдж байгаа. Сонгуулийн жил үндсэндээ 3 дугаар улирал гэхэд бид нар 9 сард гэхэд 20 он төлөвлөсөн бүх ажлуудаа хэрэгжүүлэхээр бид нар хуваар гарган ажиллаж байгаа. Хурал 2 дээр хэлсэн биз, хоцорсон хүмүүстэй яа гэж. Тамгын дарга юм за яах вэ, энэ 7 хоног харъя гэд танилцуулаагүй. Одоо тийм байхгүй заяа. 1.3 тэрбум төгрөгөөр улсын тэмдэгтийн үр хамжийн орлого 2.5 тэрбум төгрөгөөр хог хаягдлын үйлчилгээний хураамж 4.1 тэрбум төгрөгөөр газрын төлбөрийн орлого 17.1 тэрбум төгрөгөөр хүү торгуулийн орлого төгрөгийн орлого бүрдэж 150.3 тэрбум төгрөг буюу 3382 дугаар тогтоолын дагуу нийслэлийн 9 дүүргийн 28 баг бүтээлсэн. За эдгээр бүтээлүүдийг энэ зургийнхаа концепцийн дагуу зураг төслөө боловсруулаад цаашаа төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд удаадараа энэ албан хаагчтай уулзалт хийдэг. Үндэсний аудитын газраас мөн ангийн нийтдээ 6 албан хаагч бол гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 233 га газрыг биокомбинатын худгуудын их усрын зориулалтаар Бичгээр танилцуулга дээр өгсөн байгаа. Энэ саналуудыг бас тусгаад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд өргөн барьж хуралдаанаар Хороодын эсгэн алч нарын хувьд мөн улирал болгон зорилт жилийн зохион байгуулсан ажлын талаар болцолт хуралдаан зарласан. Биелүүлэх бүрэн боломжтойг үзэж байгаа. Гэхдээ 2020 оны хувьд бол онцлог байгаа. Бид нар бүгд мэдж байгаа. Болцолт хуралдааны тайланг ингээд дүгнээд нэгтгээд дүгнэхэд бол яалтчгүй бидэрт Долоон буудалд очиод хаа, сонгон найрхан бүрд очиод хаа, баян бол бүрд очиод хаа, газар дээр нь очиод Хотын соёл аяны хүрээнд хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажлууд 65% тэргүүлсэн байна. Эсгэн алч нарын хувьд бол мөн 10 эсгэн ороодын